Дараагийн мэдээг танилцуулъя. За Америкийн нэгдсэн улсын тагнуулын албаны томоохон өндөр доод уршаалтнууд за үндэсний аюулгүй байдалтай холбоотой хүмүүс сигнал нэртэй чат группд бол нэгдсэн. За энэхүү групптэй холбоотой группт бол улсын нууцтай холбоотой мэдээллийг энгийн хүмүүсийн ашигладаг ийм чат группээр задруулсан байж болзошгүй гэсэн асуудал бол Америкийн олон нийтийн анхаарлыг татаж одоо ихээхэн шууганд дэгдэгээд байгаа. За энэ асуудалтай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон тагнуулын албаны томоохон удирдлагууд тухайн шуугааныг намжааж дарахыг оролдож байна. За асуудал яаж үүссэн бэ гэх юм бол тухайн одоо группд бол санаандгүй байдлаар сэтгүүлчийг нэмсэн. За энэ одоо группд ярилцсан гол асуудал нь бол Йеменд агаарын тавталгаа үзүүлэхтэй холбоотой асуудлуудыг хилэлцсэн. За төлөвлөгөө ямар стратеги баримтлах уу гэдэг өдөр тутмын асуудлуудыг тухайн группээр хилэлцсэн. За энэ группд бол эхлээд орсон тэр Атлантик сэтгүүлийн одоо сэтгүүлч бол тухайн эхлээд группийг бол бодит ийм мэдээлэл биш гэж одоо төдийлөө итгээгүй байсан. Гэвч бол сүүл нь бол Йемений Хутинер босгочдын эсрэг бол давталгаа явуулсан. За үүнтэй холбоотой мэдээллүүд нь бол үндсэндээ тохирсон. Тэгэхээр энэ бол бодит мэдээлэл байсан гэсэн ийм мэдээллийг олж авсан. За үүний дараагаас бол тухайн мэдээллийг олон нийтэд бол ил болгож өгсөн. Энэхүү чат групп дотор багтсан хүмүүсийн дотор Америкийн үндэсний тагнуулын газрын дарга Тусика Бард, за тагнуулын төв газрын дарга Джон Редклифф нар бол байгаа. За тэдгээр хүмүүсийн хувьд бол Сенатын сонсгол болсон. За энэ үеэр бол тухайн одоо чат группэнд байсан хүмүүс бол ямар нэгэн байдлаар улсын нууцыг бол задруулаагүй гэдгээ мэдэгдэж байгаа. За мөн Батлан хамгаалалтын сайд PKX-т ч гэсэн энэ талаар мэдүүлэг өгөөгүй. Гэхдээ бол мэдээлэл гаргасан тэндээ бол энэ бол ямар нэгэн байдлаар улсын нууцыг задруулсан асуудал болоогүй гэж мэдэгдэж байгаа. За харин сүр хүчний ардсан намын гишүүд бол засгийн газрын кабинетийн гишүүд үндэсний аюулгүй байдлыг асуудлыг одоо эрхлэн явуулахдаа ямар мэрэгжлийн бос чадваргүй байдалтай байгаа гэдгийг бол зэмлэн буруушуулж байгаа. За энэ одоо асуудлын гол одоо зангилаа болж байгаа хүн бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц байгаа. За тэгээд Майк Волцын хувьд бол ерөнхийдөө энэ асуудал дээр гол хариуцлагыг өөрөө дээрээ бол тохиж байгаа. За Fox News-д өгсөн ярилцлагатаа бол би бүх хариуцлагыг үлээнэ. Яагаад гэх юм бол энэ групп чатыг үүсгэсэн хүн нь би өөрөө гэсэн ийм мэдээллийг бол мэдгдсэн. За тэрээр бол хин нэгэн ажилтан энийг бол буруутгах ёсгүй. За энэ бүх хариуцлага бол бүрэн одоо Майк Волцын өөрийнх нь алдаа гэсэн ийм зүйлийг бол давтан хэлж байгаа. За энэ асуудалтай холбоотой бол Майк Волц бас асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой хүмүүстэй бол зөвлөгөө авсан байна. За энэ дотроо бол Америкийн одоо засгийн газрын үр өгөөж бүтээмжийг одоо дээшлүүлэх зорилготой албан бус яамыг удирдах байгаа. За өөрийгөө холбооны засгийн газрын техникийн дэмжлэг гэж нэрлэдэг байгаа Elon Musk-тай бол энэ асуудлаар ярилцаж зөвлөлдсөн байна. За энэхүү одоо нууц мэдээлэл задруулсан явдал нь бол сүүлийн үед Вашингтоныг ихээхэн зочирдуулсан өндөр албан тушаалтнууд яагаад эмзэг нарийн улс төрийн одоо нууц бүхий мэдээллийг иргэний аппликейшн дээр хилцсэн бэ гэдэгтэй холбоотой ийм ихээхэн асуудлууд бол болж байгаа. За энэ асуудалд бас холбогдоод байгаа хүн нь бол Атлантик сэтгүүлийн ерөнхий редактор Джеффри Голдберг гэдэг хүн байгаа. За тэрээр бол 18 гишүүн бүхий чат группт бол саналгүй зохиолдлоор нэмэгдэж орсон. За ингээд бол энэ мэдээллүүд нь үнэн болж ирсний дараагаар бол тухайн одоо чат групп тавигдсан мэдээллийг олон нийтэд ил болгож байгаа. За энэ одоо агаарын тавталгаатай холбоотой асуудал нь бол 3 дугаар сарын 15-нд болсон агаарын цохилтын үеэр нийтдээ 53 хүн амнасаа алдсан. Энэ мэдээлэл цацагдаж тухайн одоо чат группт яригдсан мэдээлэлүүд үнэн зөв болсны дараа бол тухайн асуудал дэгдэж байгаа. За одоо ч гэсэн бол Америкийн нэгдсэн улсын хувьд Хутинерийн бослогчдын эсрэг бол агаараас тайлалтаа үргэлжлүүлсэн хിവэр байгаа. За энэ одоо групп чатад байсан хүмүүсийг дурдах юм бол Америкийн тагнуулын газрын дарга Тусика Бард, тагнуулын төв газрын дарга Джон Редклиффээс гадна дид ерөнхийлөгч JD Vance, за цагаан ордны тамгын газрын дарга Suzy Wiles нар бол тухайн сигнал группт бол гэсэн нэртэй энэхүү чат бүлэгт бол байсан юм байна. Энэ асуудалтай холбоотой Сенатын тагнуулын хорооны хилэлцүүлэг мягмар гарагт болсон. За анхандаа бол Сенатын тагнуулын хороо бол сонсгол хийхийг бол зориогүй гол харилцагч байсан асуудал бол Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал тулгамдсан гол сорилтуудыг ярих гэж байсан. За үүндээ бол хар тамхины 8, хүний 8-ны асуудлуудыг хилцэж байсан. Гэвч бол тухайн сонсгол бол энэ одоо чат
группээр мэдээлэл задруулсантай холбоотой асуудлыг голлон хэлцэх ийм зүйл бол болсон. За энэ үеэр бол Джон Рэдклиффийг бол чат дээр хэлсэн мэдээлэл зэвсэг бай, цаг хугацааны талаар тодорхой мэдээллийг мэдгүй өгсөн үү гэдэг ийм асуултуудыг бол өгөхөд бол би мэдэхгүй гэсэн ийм мэдээллийг хэлж байгаа. За Рэдклиффээс бол мэдээлэл алдагдсныг одоо маш том алдаа юу гэдгийг сенатын гишүүд асуухад бол үгүй гэж хариулсан байгаа. За Түси Габбартийн хувьд бол ямар ч нууц мэдээлэл тараагүй гэж удаа дараа энэ удаагийн сонсголын үеэр мэдгдсэн. За санамсаргүй байдлаар задруулах, за тодорхой хорлон сүйтгэх байдлаар бол мэдээлэл задруулахын хооронд ялгаа их байгаа шүү гэдэг ийм мэдээллийг бол өгч байгаа. За харин Батлан хамгаалахын сайд PKX-ийн хувьд бол мэдээллийг нууцлаа эсэх тал дээр бол ихээхэн одоо эрх мэдэлтэй хүн байгаа. За тэгэхээр энэхүү чатаар хуваалцсан хамгийн их мэдээлэл нь бол PKX-ээс өгсөн мэдээлэл бол байж таарсан.